Тий. Тэгэнгүүт нь бас яасмаар нэгэн дөрвгийн уран бүтээлийг ярьсан байгаа болохоор өөрийнхөөгийн клипний тухай ярьж бас нэг том клипүүдийн нэг шүү гэж би боддог. Өөрийнхөө чинь бол юу л да. Ерөөдөө захиалгат гэх юм уу? Захиалгат бид нар дууг нь яаж бичсэнийг бол мэдгүй. Манан дөмөн тэр хоёр бол хийсэн. Ерөөдөө клип нь бол захиалгат Nebula-гаас захиалгатай хийлгээд ирсэн. Тэгээд санаан дээр бол Руки бит хоёр ярилцж хагаад бит хоёр ингээ эхлээд 9 шидийн санаа бодож ирсэн. Халзан хүмүүс бай гээл. Тэгэл халзан хүмүүс яг гол концепт болгоол. Тэгэл бас яг ялгаагүй дээ ер нь таваараа байж байгаа л нэг 2 3 цаг дүрсэн аваад монтажлал гарсан. Яг энгийн бүтсэн. Яг өөрийнхөө зүгээр ямар ч юм бодохгүй заавал энийг нэг юм лаг харагдуулъя гэж хичээгээгүй хийсэн гэх юм уу. Яг тэгж хийсэн юм л илүү гоё болдог юм шиг. Тухайн нөгөө vibe-нда голон төрчин нөгөө дууныхаа vibe-н тэр дуулж байгаа хүмүүс нь орж иж амилж ирж төрсөн чинь тэр 1000 гоё гэрэлтүүлэх гоё орчин байсан ч гэсэн дуучнаа ингээ мэдрэмжгүй хөдөлгөөнтэй очмаас мэдрэмжгүй байгаад их юм бол тэр гол юм дуучны мэдэрсэн тэр бүх юм мэдрэмжтэй байгаа учраас л хүнд гоё хүрээд байгаа байхгүй гэж боддог шүү дээ. Тэгээ өөрийнхөө клип дээр бас нэг тийм зөв хэсгүүд байгаа ч тэрний жишээ нэг нь гэвэл нөгөө нэг яг 8 халдсан залуутай маань буудан дээр сууж байгаа охин ингээд яац гэж нүдэ ингээд ячдаг. Тэр бол нэг бас нэг гоё хэсэг. Тий. Яг гоо тэр чи одоо нэг юм л да. Зураглаач одоо нөгөө тэр авахулж байгаа одоо модель тэр хоёрын харилцаа. Чинь бол тэн дээрээс яг ингээ хөдлөгч гэж хэлээгүй. Зүгээр л одоо тэр чин гита зургийг авсан. Бит хоёроос холилдол авсан. Тэгээ жоохон ингээ ойртоо авчих гингүүд нөгөө охин хөмсгөөс өргөдөг ч юм уу. Тиймэрхүү байдалтай л бүтсэн л яг тэр нэг 0 болдог тэр стенүүд бол тэгэл яг анхнаасаа гэхдээ тэрийг бол бодчихсон юм. Наас нэг жоохон нэг юм ярих юмтай болгоё гэж бодоод. Гэтэ тэр бол яг юм real бол биш тавилттай. Тэгээ тэрийг бас ойлгох хэрэгтэй хаа. Ойлгоцгоогоорой. Тэгээс миний нэг одоо сүүлийн клипүүдийг ярил л та Укагийн хоёр клип яг Ука тэгээ Донжор хоёрын тэг Crash Landing on You тэгэнгүүт нь Укагийн бас Авда гэдэг дуу байгаа. Тэгээ Crash Landing on You дээр одоо клип нь бол маш таалагдсан. Дууныхаа vibe-д тохирснаа. Тэгээ нэг юм асуух гэсэн яг нэг сүүлийн хэсгээр нэг машин байгаа штэ бүрний үедээ чимэглэлтэй. Тэр чимэглийг нь хийхэд хэр удсан бэ? За тэр чинь яг тэр клипэн зориулж гарсан чимэглэл бол биш л те. Өө тийм үү? Тий одоо Panorama гэдэг нэг шоу болд штэ. Тэрэнд зориулагдаж одоо BMW-гийн компаниас ч юм уу тэр шигтгийг хийсэн юм шиг байна. Бид нэгддэг сайн мэдэхгүй яг одоо нэг NASA гэдэг одоо менежер мэдэхгүй. Тэр хүн ерөөхдөө одоо цогцолж өгсөн байхгүй. Тэр хүн л одоо мэдж байгаа. Тэр бол Panorama шоуд зориулагдсан л хийгдсэн машин. Яг тэр шоунд гарчаал тэгэл ерөөхдөө нэг юмд ороогүй УК-гч NASA гэж хадгалсан. УК-гч клипэнд ашиглана гэж байгаа л тэгэл тэр клипэнд ашигласан. Тийм л ят. Тэгж л гарсан. Тэрнээс биш яг тэрэнд зориулж бол наа. Тэгэхээр тэр бол хитэн шүн бас ингээл 3-4 өдөр бол 5-6 он бол наасан гэсэн. Тэгж санасан. Оо зү ярь яг бодол пүүх ямар чам хийсэн бэ гин клип зориулаад бүр ингээд машиныг ингээд яатсан байна гэж тэр талаараа асууя гэж бодож ирсэн. Оо тэр чинь яг тэгж хий гэж бодож ирсэн. Тэгж бодож ирсэн шоун дээр хийсэн бэлэн юм байсан байхгүй. Тэгээд за тэрийг авчиг гэж бодоод. Тэгж л хийгдсэн дээ. Тэгээд би бас нэг чамайг ер нь ингээд юмыг одоо жишээлбэл even match дарахтаа ингээ харангуут нь бас одоо нэг ингээд агуулгын юмыг олон янзаар ашиглах надад маш их таалагдсан. Тий одоо энэ яг нэг талаас амарчилж байгаа нөгөө талаас яг бас хийцлэлч юм уу нэг тэр талаас л да. Ер нь бол амарчилж байгаа хэлбэр. Одоо жишээлбэл гараал объект таангууд хэцүү. Тэгэл нэг объект маш их зураг авахд тохиромжгүй ч юм уу. Тэгэл нөгөө нэг хүмүүс гойн эсвэл түрээслэн зардал гарна. Тэрний оронд ерөөдөө нэг юм агуулгах дотор ч юм уу. Юу нь бол гадаад бол тийм штэ. Кинонууд бол бүгд л нэг юм агуулгах дотор ингээл ногоон фон дээр явж байгаа л хийчдэг. Гэтэ яг бид нар ногоон фон дээр хийдвч гэсэн айл болох амарчлаад тийм байдлаар хийдэг. Гэтэ яг энэ бол яг зүгээр л би нэг хэсэг хугацаанд иймэрхүү байдлаар хийж үзье гэж бодоод байгаа. Энийг нэг жоохон ингээд ер нь бол нэг юм гэрэл тавилтаа л дурч үзээд байгаа. Яг анзаарах юм бол анх ингээ агуулгах дижсэн гэлүүдийн гэрэл тавилт эдэн жоохон буруу тэгээд жоохон сүүлргээ жоохон гайгүй болж байгаа ч юм уу. Дуршаалаа. Тэгээд яг болчингууд яг гадаамадаа авсан клип бол хийн л гэж бодчихлаа хэл та. Тий, ер нь бол яг нэг талаас тэр нь амар л та. Тий. Тэгээ амар гэдэг утгаас л тэгж дээ. Ямар мөртлөө бас л яг ягаад гэвэл нөгөө
яг behind the scenes үзээгүй хүн бол одоо за нэг өөр газар авсан байхаа гэж ян таамаглана. Ягаад гэвэл тэн чинь нөгөө тэр тэгээ нэг хятадын нөгөө нэг ламптай, улаан ламптай тэгэнгүүт нөгөө нэг хүшиг шиг тэгээ мурчмнууд байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг усан дотор ингэж байгаа. Тэгэл нэг 5 объект байсан ч юм болов. Тий, усан дотор нэг байсан. Тэрийн гэхдээ яг бүрэн харуулаагүй маа. Яг тэр тэгээд яг төсөөлсөн шиг бол болоогүй л дээ. Анх төсөөлсөн санаа бол шал ондоо. Арай жоохон өөр байсан. Илүү их эротик сцентэй гэх юм уу. Гэтэ тэр эротик бүр тийм амар биш, хайр дурлалын. Тэгээ яг тухайн vibe ч юм орчин яг бүрдээгүүд яаруу санд руу байсан учраас тэгэл нэг тиймэрхүү юм болсон. Гэтэ яг бол 100 болоогүй. Миний хувьд бол нэг 60 мар хувьтай л санаа гаргасан байх гэж боддоо шүү дээ. Wow.